OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэлж. Тэгэхээр OKR-ыг хэрэгжүүлэхэд ийм олон процессууд ингэ явагддаг. Тэгэхээр бид нар смартыг ярьж байна. Смарт бол ерөөсөө энэ төлөвлөгөө боловсруулад яг энэ ийм байх хэвээр тэн дээр хүрэх ёстой л гэж хэлдэг тийм. Тэрнийхээ дараа нь бид нар үйл ажиллагааны яадаг вэ гэхлээр ritual гэж ярьдаг. Энэ бүх зүйлсийг хийхдээ үйл ажиллагаануудыг ярьж байна. За тэгвэл одоо энэ төлөвлөгөөгөө хийцэн юм чинь бид нар яг энэ төлөвлөгөөндөө хүрэхийн тулд ямар санаачлалууд гаргах хэрэгтэй вэ? Initiative байх хэрэгтэй вэ гэдгийг эдгээр гаргадаг. За тэрнийхээ дараа бүгдээрээ 7 хоног тутамд энэ ажлууд нь болж гин үгүй юу гэдгийг хардаг. За энэ уулзалт бол зөвхөн OKR-ийн уулзалт байдаг. Ерөөсөө нөгөө нийт үйл ажиллагааны уулзалт бол биш. За тэгээд давтамжтай хяналт одоо удирдлагыг бас бэлддэг энэ юм дээр. Яг яаж ярих юм бол те ямар байдлаар энэ хүнтэй ярих юм бол энэ хүн одоо өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж эсвэл энэ гүйцэтгэлээ сайн гаргах вэ гэдэг тал дээр удирдлагын арга барил бас маш чухал. Тийм учраас энэ cadence review meeting хийдэг. За тэгээ коучинг бас ингээд явагддаг. Энэ дээр коучинг яаж хийх вэ гэдэг талаар ингээд бас энэ хичээл дээр заадаг. За тэгээд давтамжтай юм уулзалтууд хийгддэг. За энүүний дараа бүгдээ удирдлагын нөгөө дүгнэлтийг олон нийтээрээ ингээд хийдэг. Тэгэхээр бид нар ердөөсөө энэ ажлыг улиралдаа хийн 3 сар те 3 сарын хугацаанд бид нар 1 сарда 4 удаа уулзлаа гэхэд улиралдаа нэг 6 удаагийн том одоо хурлууд хийцэн байх жишээтэй те 6 дахь удаа дээрээ дараагийн улирал дээрээ юу хийх вэ гэдгийг сайжруулах ямар боломжууд байна, алдаатай ямар юмнууд байна, тэрийг яаж засах вэ, эсвэл сайн болсон ямар зүйлсүүд байна, гүйцэтгэл сайтай аль зүйлсүүд байна те алийг цаашаа авч үлдэх үү гэдгийг тэр хурал дээрээ ярьдаг. Тэр энэ бол ердөөсөө сахилга бат гэж түрүү хэлсэн те байгууллагын гүйцэтгэлийн соёл гэж хэлсэн те. Тэгэхээр ердөөсөө зөвхөн зорилго тодорхойлоод биш энэ зорилгынхаа ард гүйцэтгэлд яаж хүрсэн байх вэ гэдэг хүртлээр энэ нөгөө системтэйгээр энэ явагддаг энэ ажлыг л ердөөсөө OKR систем гэж хэлдэг байхгүй.